За татврын хэлбэршүүлсэн горимд бол аж ахуйн нэгжийн хувьд жилийн 50 сая төгрөгөөс бага орлоготой за үйл ажиллагааны орлого нэлж байгаа. Мөн уул уурхай за газрын тусны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, арх тамхи үйлдвэрлэх, импортлох ийм үйл ажиллагаа явуулдаггүй. Тэгээд нэмэгдсэн өөртөө албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлээгүй. Ийм компаниудын хувьд татврын аж ахуйн нэгжийн орлого албан татврын хэлбэршүүлсэн горимд бүртгүүлж нийт орлогын дүнгээс 1% ашигын татвар төлөөд тэгээд хэлбэршүүлсэн байдлаар жилд нэг удаа уг тайланг гаргах юм боломжтой байдаг. Энэхүү боломжийг эдлэхийн тулд за эхлээд бол цахим татврын систем рүү нэвтэрч орно. За нэвтэрч ороод нүүр хэсэг харагдаж байна. За энд би компани мэдээлэл гардаг учраас энэ тастаад авсан байгаа шүү. За нүүр хэсгээс хүсэлт цэс рүүгээ орно. Тэгээд хүсэлт гаргах хоёр дахь хэсэг буюу татврын тайлантай холбоотой. За эндээс татврын хэлбэршүүлсэн горим ашиглах хүсэлт гэдэг дээр дарна. За ингэхээр түрүүний ярьсан анхааруулгад гарч ирнэ. Ийм үйл ажиллагаа явуулдаггүй байх энэ төргээ. За энийг ингээд зөвшөөрөх дарчна. За үүний дараа нэг юм жижигхэн бүлэг хэсэг гарч ирнэ. Үйл ажиллагааны чиглэл, за хаяг утасны дугаар, тайлбар хэсэг дээр нь заавал юм бичих ёстой. Хэлбэршүүлсэн горимд бүртгэж өгнөөч гэх юм уу. За эсвэл хуулийн шаардлага хангасан тул ийм чиглэлээр тайлан хүсэлттэй байна ч гэдэг юм. За ингээд тоон гарын үсгээр баталгаажуулаад тоон гарын үсгийнхаа нууц үгийг хийгээд илгээчихнэ. За энд заавал бүглэх хэсгийг бүглэнэ гэж байна. За энэ дээр нь Улаанбаатар хот гэж өччих. За ингэхээр баруун дээд болонд нь амжилттай илгээглээ гэсэн хүсэлт notification гарч ирнэ. За хүсэлтийн түүх рүүгээ ороод харах юм бол хэлбэршүүлсэн горим ашиглах хүсэлт 9 сарын 17-нд илгээсэн гэсэн юм төлөвтэй байна. За тэгээд та хүсэлтийн түүхээсээ таны хэлбэршүүлсэн горим зөвшөөрөгдсөн байна уу, буцаагдсан байна уу гэдэг энэ хариуг нь харах боломжтой байгаа шүү.